Сайн бид сануу энэ удаагийнхаа бичлэгээрээ би миний амралт өдөр хэрхэн өнгөрдөг талаараа уулзах байгаа. За тэгээд энэ бичлэгээрээ тайлбарлах юм байвал завсраар норж ирээ тайлбарлая шүү. За тэгээд бичлэгтээ орцгоё. Өнөөдрийнхаа бичлэгээрээ та нар гарч ирлээ таараа. Миний амралтын нэг өдөртэй танилцуулж өнөөдөр болохоор бүтээсээ саяхан 5 дахь өдөр болж исэн чинь амар цаг хугацаа ордог явчихна. Энэ сар 4 сар. Тэгээд уйлтан машин гэдэг. Би ингээд амнаа өвтжвэ. Яхаараа. Жид өнөөдөр бүтээр амттай миний амралт өдөр хэрхэн өнгөрдөг талаар танилцуулъя. За бас тэндээ нэг том алзаа таахгүй амар яагаад танарт оруулах юм. Энэ хандыг бүр хаасаагүй том алзаа яваад тэр сая гэрэл тасалсан чинь дэш явчлаа. Окей, это постой. Танарышти бата би ингээд 10 хоног бүтэн нэргүй явна. Эмраас 10 хоног шүү дээ. Бүр 10 одоо гэтээсэн хоног. Басээ. Заги зөндөө өмсчлээ дараа. Би чугаараа андуута. Нэг юм муу харагдах юм. Энэ камера ингээд бичлэг хийсэн тэгээд эдит сахгүй бичлэг тэгээд оруулаагүй явахгүй оруулна. Тийм бичлэг маань нэлээд өөрт бичлэг болох гэсэн учраас нэлээд өндөр нь зогсоосон шүү. Таад маань ойлгож үзээрэй. Нэлээд өндөр нь зогсоосон байна. Hey, what can we do? What can Усмусяа гачаад халаачээ тэгчэнгүүтээ найн талх үзээ даалгавар ячээд тэгээ одоо ингээд бичлүүлж байна. Бях газар сэглэнүүд цаануудах газар хамгаас газар. За тэгээ яг одоо юу хийх вэ гэхлээр одоо бүгдээр амтдаа маргааш хийчихвэл бэлтгэхгүй. За ээж гуанд явсан колонк гэсэн. За тэгээд одоо ингээд Чинита. За одоо энэ ингээд шүүгээ байгаад явах юм. Энэ
биш. Манай дунд ахын тэгчингүүтээ ээжийн аавын шүгнүүд байгаа аахгүй юу? Тэгээд ингээд аавын утаснуудыг гаргаж агаад аавын утаснуудыг ингэж гаргаж агаад тэгчингүүтээ би өөр хатаг чамдаан дагаа авцыг хийх чинь. Тэгээд ингэж чамдаан ингээ онгойлгож авахад айгүй хэцүү байгаа аахгүй юу? Тийм болохоор аав хавцыг аваад энэ шүүн заатгаа. Энэ юу явж юм? Цагаан сараар авсан бэлэг явж юм. Би өөртөө сая энэ өвөл өмсөе гэж бодож байгаа. Мартчих хаана нэг ч мэдхгүйсэн болохоор. Ингээ гаргачлаач за дэштэй энэ болохоор Джейсон үедээ тэгээд аавын утсыг өөрийнхөө энэ хочин чимдаандаа хийгээд хадалгуудаа эрхэн тавина тавахгүй шүү. Одоо чинь ингээд халуун зөний тагнаа гэж байгаа юм чинь. Хата бүдүүрэн тообон баталгын энийг бол яг гэртээ өмсдөг. Энэ минь вэ тоолоо заяа. Энэ нь хастай яа. Шатдаас энэ минь вэ бас юм тоолоо. Эш тэр энэ топ. Тэр нэмэр олон топтой энэ минийг топ. Би нэг юм өмсдөг зам тоолж байна. Энийг манай том ахнаа хүүхдийн баяраар явуулчихсан аахгүй. Зорсолнийд. Тэгээ энэ асаа юу хөөрхөн топ. Яа. Ийм бодож миний төсөөд рүү нэг манай хүчтэй. Энийг маргааш мүсэж бодож байна. За энийг бас топ юм маг. Энийг бол би нэг хүүхдийн байрал юбкэн дээр өмсдөг. Энийг гэртээ өмсдөг. Хүүхэд урцаач. За тэгээд одоо ч цамцнууд. Надад бас топын цамцнууд зөндөө наа. Топын цамц. Зэрэг гайс хөцөндөлчлээ. Ингээд энэ дээр нь бүх миний хоц. Гэт зэрмийг нишийн хийсэн жоохон багтахгүйсэн. Би бүрийн амиснууд тэр төрсөн гинтрийн дотор хувцсын тэр хавуудыг бүр арайч үжих гэж байна. За одоо аавын хувцыг шамдаан руу хийх. За одоо бүгд амттай. Сайн миний аманд тасчихс гойж аваад. Одоо бүгдээр амттай яцгаая. Маш хичээлээ бэлтээ. За би бол энийг хийчихсэн ахгүй юу тий. Маргааш хичээлдээ өмсөж бодоод яачлаа. Тэгтээ бол энэ Джейсон битгий өмсөе гэж бодож багш хэлдэг. Энэ үндийг эндүт гоошоо амар үрчлээ залчиж тэгээд бас тэгэхээр цанцаа эндүгий
цанцаа эндүүдчлээ одоо Жисэн үндүүд. Нэг бүрэн үстэй толчихсон. За ингээд тэгэхээр цанц аюугаа энэ бол Жисэн үнд биш, энэ даав материалтай ахгүй юу? Тэгээ зүгээр яг Жисэн үндтэй юм шиг тийм дүрслэг болох таахгүй. За тийм маш өмсөх юм аа. Тэгээд энэ удаа миний амралтын нэг өдөр маань ингэж өнгөрдөг ханаа. Тэгээд таад маань танилцсан баярлаа. Бэртээ. Дэхэн үед би амьдарч байсан бол намайг тэд буруу номд хийх байлаа. Тэр үеэс арай өмнө байсан бол ламбах шиг болцсомсод айлайлаар эсэ тамаг гайгуухт хайж олон. Тэгээ барин дуунаас найж уухан. Томноход ийм юм байж болно.